За өглөөний мэнд Торонто аймгийн Баян улсам энэ Хайтгэрийн бүсгээд Монголдо ер нь хор бороотой хангай талдаа Торонтын хамгийн зүүн хойдолд Монгол улсын хамгийн зүүн хойдолд байдаг сум байна. Энэ одоо би энэ сумд төрж ирсэн юм байна. Тэгээ өнөөдөр 3 дахь өдөр болохоор бид Japan Guide гэдэг нэг сайт хийгээд Японд төгссөн хүмүүс, Японтой холбоотой одоо нийтлэл бичдэг гал удрах гээд нэгэн Японы хүмүүстэй нэртэй манай тийм залуу байгаа гал удрах. Тэгээд TBS гэдэг компьютерийн компани залуучууд гант тулга юм ба бид даавка тогтгоо гэд бид дандаа Японтой холбоотой улсууд нийлж энд Япон талын мэдээлэл хийх сайт хийсэн. Тэр сайт дээр 3 дахь өдөр нэг мэдээлэл бичдэг юм аа. Тэрнийхээ зорилгоор одоо Японы аялал жуулчил юу сонирхолтой вэ гэж энэ 100 бид нэр Фукуока руу нэг аялал хийсэн. Юу дэлгүүр үйлчлэгээний төвийн явуулдаг тийм хүмүүс Японы үйлчлэгийг сонирхож тийм аялал хийсэн байгаа нэг 10 хүнтэй групп. Тэгээд дараагийн аялал бас бид нар бодож байна. За Японд мэдээж 120 сая хүн байгаа. Тэрний хамаг 20 сая Токио орчимдоо төвлөрдөг. Дэлхийн хамгийн том хотуудын нэг гэж хэлж болно. Соёл урлаг, бизнес одоо Азиад бол хамгийн төвлөрсөн газар гэж хэлэхэд буруудахгүй байна. За Токио хотын үзэх нь зөв. За Токио хот монголчуудын хувьд бас нэг сонирхдаг юм бол би өөрөө бас сумогийн тэмцээн үзчихсэн. Гэхдээ яг сумогийн нөгөө дэвжээ рүү очиж өглөөний хоол идэж явах, тэгээд өглөөний бэлтгэл энэ төр хараад тийм нэг аялал байл яа гэм бэ гэж түрүүнээс хойш бодоод байна. Сумотой аялал гэж. За Токио хот сумо. Токиод сумо үзчих болно шүү дээ. Сумогийн дэвжээнүүд нэлийн хэд байгаа сумогийн. За хоёр дахь бас миний бодож байгаа би өөрөө Токиод Хоккайдод нэлээ байсан. Хоккайдо бол хамгийн хойдлынх нь арал. Японд ч 4 арал байгаа шүү дээ. Хоккайдогийн аялал бол их сонирхолтой байж болох юм. Хамгийн хойдолд байдаг. Монголчуудад бас цаг агарын хувьд Монголтай жоохон төстэй гэж ярьдаг. Сэрүүтэр Монгол хүнд их зохицсон. Манай залуучууд бас олноор очиж ажилладаг газар байгаа. За Хоккайдод юу үзэж болох вэ гэвэл галын хоол сайтай амттай гэдэн цагаагаар нь тийм бөхчм халуун биш учраас 100 их таатай байдаг. Тэр халуун арлынх нь хүмүүс очиж амардаг газар аялал жуулчдын бүс. За энэ зүүн Өмнөд Азийн орнууд маш ихээр аяллаар явж байна. Аял гэдэг жинхэнэ утгаар нь харна. За халуун аршаан. Японы халуун аршаан гэдэг бол Япончин далайн орн тэгээд гал туул энэ төр ихтэй юм нэг далайн дунд мөртлөө бөөн уул хадуулсан газар шүү дээ. Тэгээд халуун аршаа ихтэй. Яг тэр гал туул энэ төртэй холбоотой байдаг баг. Халуун аршаанд орно гэдэг чи одоо Японд байж болох бас нэг дээд зэргийн тансаглал юм да. За Ротенбург гэж байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр энэ гадаа ил задгай тал байд. Манай чинь шаргалжууд энэ төргээд би орж үзээгөө. Гадаа бас аршаанууд байдаг. Хондоо цаснаар гадаа халуун аршаан суун гэдэг чи дээд зэргийн тансаглал шүү дээ. За халуун аршаан суугаад одоо эн чинь нэг бодлын бараг бясалгал шах бай. Аршаандаа суугаад 50 одоо жинхэнэ дээд зэргийн амралт гэж болно. Халуун аршааны нэг үзчих хэрэгтэй. За эргээд дөнгөж хэлэхэд Токио бол нэг боломжийн Токиод бизнес соёл бүх юм төвлөрсөн байгаа. Токиог үзэх нь зөв. За Монгол хүмүүс бол сумо нэг үзэхэд зүгээр юм уу гэж аяллахаа хөтлөлт. За Токиогоос боломжтой бол Хоккайдо руу нисэхэд орон нутгийн нислэг бол айгүй хямдхан байдаг. Хоккайдо руу нисээд Хоккайдод нэг 3 хоног, Токиод 3 хоног гэх юм бол нэг 7 хоногийн нэг айтайхан аяллаа хөтлөөр гарч болж байна. Японы нэгэн сайн үзээд танилцаад
За өнөөдрийн яриа нэг юм байна.